Ингээд ээлжид нэгэн гоё түүх маань орох цаг болжээ. За юу яцгаандаа манайхан ойд одоо уулзаагүй нэлээд хөрхөн удаа цаг хугацаа бас харуулсан сум шиг явж байна. За нийт үзэгч сонсогч нараас янз янзын хүсэлт ирж байна. Тэр хүсэлтүүдийг ингээ хараад суугаад байхад дотор нь Оросын алдартай рок хамтлагийн үндэслэгч, цогтой тэмцэгч, хувьсгалч Виктор Цойгийн тухай яриад өгөөч гэдэг санал хүсэлт бол нэлээд ирсэн байна. Тийм учраас олон хүндийн саналыг одоо хүндэтгээд нэгдүгээрт нь шууд Виктор Цойгийн амьдрал, түүний уран бүтээл бүх зүйлийг маш товчхон энгийн үг хэллэгээр ярья гэж бодож байна. За өнөөдөр та бүхэндээ энэ алдартай хүний тухай ярихаас өмнө нийт одоо хандив цай кофений мөнгө өгсөн бүх үзэгч сонсогч нартай хайртай шүү гэдгээ бас хэлмээр байгаамаа. За ингээд гол яриандаа шууд орохгүй бол үхрийн дуу ордож байна. За үхрийн дуу ордож байна гэдэг чи одоо сайн сүүний цаг эхэлж байна л гэсэн үг бол таараад байна. За Виктор Цойгийн аавыг бол яг Роберт Максимович Цой гэдэг. За энэ хүн ямар учиртай хүн бэ гэхээр Төв Азид одоо цөллөгдөж очиж амьдарч исэн солонгос хүн байгаа. За ээж нь бол Валентина Васильевна гэдэг одоо нэг багш хүүхэн. За ингээд Орос эмэгтэй. За энэ хоёрын дундаас одоо Виктор Цой бол төрсөн байгаа. Тэгэхээр Виктор Цой гэдэг хүн маань солонгос аавтай Орос ээжтэй хүн юм байна гэдгийг та бүхэн одоо тогтоогоод авчих хэрэгтэй. Ерөнхийдөө солонгос хэлэнд Цой гэдэг нэр бол их байдаг. Гэхдээ яг Чой, Чойч гэдэг юм уу хэлдэг. Хятад хэлэнд бол Цүй гэдгийг хэлээд явчихж байгаа. Оросууд бол ингэж хэлж чадахгүй учраас Цой гэж явж байгаа. За манай энэ өнөөдрийн гол түүхийн баатар маань Ленинград гэдэг хотод одоо өсөж, төрж, сурч, амьдарч одоо амьдралынхаа бүх цаг үеийг бол тэр хотод өнгөрөөсөн. Зөвлөлтийн үед за одоо ч гэсэн ялгаа байхгүй. Одоо Оросын соёл урлаг одоо мэдээ шинжлэх ухааны хамгийн том төв бол Санкт Петербург буюу одоо Ленинград хот бол байна. За энэ хотод одоо Виктор Цой хар баг наснаасаа ингэж найзуудтайгаа тоглож өсөөд 1977 онд одоо 10 дугаар анги бол төгссөн байдаг. За 10 дугаар анги за хүүхэд насын ярих юм бол товчхон яриа явчих. Ерөнхийдөө солонгос аавтай өөрөө Аз царайтай хүүхэд учраас одоо тухайн үеийн Иванууд бол нэг хөрхөн хүндлэлтэй харьцаад байхгүй. За одоо янз янзаар хэлэн чугчаа мухчаач гэдэг юм уу элдвүүгээр дээрлэж доромжилж янз янзаар л үзэн. Тэгэхээр энэ хүүхэд айгүй хэцүү ялгарлан гадуурхалт болон олон зүйлийг бол туулж исэн байна. Виктор Цойгийн дуу тэр тусмаа өөрийнх нь өсөж төрсөн тэр гудамжны амьдрал бол ерөнхийдөө уран бүтээлд нь бол нэвч шингэсэн байдаг. За Виктор Цой бол 9 дугаар ангиас эхлээд өөрийн бие даасан анхны уран бүтээлүүдийг бол дотроо бол хийгээд явж байсан. За ингэж явах үедээ өөртөө үзэл бодол санаа нэгтээ одоо тухайн сургуультай Санкт Петербургийн одоо за Ленинградын 1-р сургуульд байсан одоо дээд доод ангийнхаа найзуудтайгаа бол хамтарч энэ дуу хөгжим гэдэг юмыг л оролдож эхэлсэн байгаа. Тэгэхээр альва нэг хүний сэтгэлж байгаа тэр одоо бүгсэн зүйлийг одоо гаргах нэг хэлбэр бол өөрөө урлаг юм уу дүрслэх одоо уран бүтээл бол байж идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол зөвлөлт холбоот улсад рок хөгжим гэж байсан уу гэвэл байсан. За бүр зөвлөлтөөс өмнө ч одоо рок маягийн тийм хөгжим бол байсан. Гэхдээ зөвлөлт холбоот улсын тухайн үеийн одоо удирдагч нар рок хөгжимд бол асар одоо реакшнтай одоо үздэггүй, хардаггүй, үзэн яддаг иймэрхүү одоо төрөл байсан. Тэгэхээр рок хөгжим зөвлөлт холбоот улсад хөгжих ямар ч боломж байхгүй. Улс төрийн болон эдийн засгийн хувьд бол боломжгүй. Гэхдээ одоо баруунд сурж байгаа, баруунаас ирсэн нууц, касет, пянз энэ төр дээрээс бол одоо энэ барууныхны рок хөгжим тэр тусмаа андерграунд стилийн одоо хүнд метал рок хөгжим бол одоо ил далд хэмжээгээр бол явж исэн. За энэ явж исэн урсгалын хамгийн том төлөөлөгч болон амжилттай хөгжүүлж чадсан хүн нь бол одоо өнөөдрийн та бидний ярьж байгаа Виктор Цой гэж хүн байгаа. За Виктор Цой гэдэг хүн бол яг хуу 17-8 наснаас өөрийн уран бүтээлийг ингээд өөрийнхөө дэвтэр дээр хийгээ явж исэн ч гэсэн Английн одоо
тухайн үедээ underground стилээр дуулж исэн алдартай хамтлагуудын дуу хөгжмийг бол сонсож чадсан байгаа. За эндээс манай хүний одоо яг жинхэнэ санаа оноо гараад цаашдаа ямар уран бүтээл, ямар жанраар одоо энэ оркуудтай тэмцэх вэ гэдэг одоо тэмцлийн гол замаа бол олсон байдаг. За 1980 он болж байгаа. За ингээд 10-аа төгсөөд удаагүй байхдаа дүрслэх урлагийн одоо сургуульд оролцсон байсан. За дүрслэх урлагийн сургуульд явж явах үедээ төр засгийн эсрэг одоо дуу хөгжимд орооцолдоод байна, хувц сунар үс гизгээ ургуулад байна гэдэг дээр бол сургуулийн одоо нам төрийн ажилтнаа санаа оноо гаргасаар байгаад Виктор Цой 19 наснд нь сургуулиас бол хөөлөгсөн байгаа. Тэгэхээр яг хоо тухайн үеийн матач мэдээлэгч нарт дунд бол яг хоо Виктор Цой гэдэг хүн иймэрхүү дуу хөгжим хийгээд байна гэдэг нь бол ил байсан. За гэхдээ яг бариад давъя гэсэн тийм сэжүр бол байхгүй. Виктор Цой өөрөө потенциал ихтэй залуу учраас төр засгийг бол шууд одоо буруу шааж ямар нэгэн үг хэллэг бол хийхгүй. Гэхдээ үйлдэл авж байгаа арга хэмжээ, дуу хуурийн чанар ерөөсөө залуучуудад чиглэсэн. Залуучуудын тархинд яваад очихороо энэ нам төр улс орон эх орон нэг л биш байна гэдгийг яахааргүй гэж мэдрүүлдэг тийм мэдрэмжтэй дуунууд байсан. Гэхдээ эрүү болон иргэний хэрэг дээр энэ хүнийг яллаад явах ямар ч боломж байхгүй учраас төр засаг энэ хүнийг боловсруул, сургууль, соёл янз янзын зүйлээр нь хавчин гадуурхаж гэж бол одоо ингэж унгаасан байна. За ингээд Виктор Цой ч юм бол яг социализмын ажилгүй сургуулгүй болно гэдэг бол хамгийн том одоо хэцүү зүйл. Тэгээ яг дээрээс нь тэр дүүрэг харьяанаас нь түүнийг хүлцүүгээр байлгахгүй шууд ямар нэгэн ажил төрөл болж байна. Ингээд Ленинград мужид одоо Ленинград хотод нэгэн одоо хуучны байрын доор байдаг одоо нэгэн уурын зуухад галчаар ажил гэдэг үүрэг даалгаврыг одоо шийтгэл маягаар Виктор Цой төгсөн. За Виктор Цой бол өөрөө энгийн амьдралаас гарсан хүн учраас энэ дээр нэг цэмцэгнэл хүй хайгаад ингээ пүү па болоогүй. Галчийн ажиллаа хийн гэдэг бол өөрт нь бас гоё байсан. Өдрийн цагаар одоо өөрийнхөө тэр ажлын мессен дээр ажиллаад оройн цагаар болохоор Ленинград мужийн одоо шөнийн хувийн клубүүдээр явж одоо өөрийнхөө рок дуунуудыг бол одоо гаргадаг гэсэн. За рок дуунуудаа хийгээ цааш нь ингээд уран бүтээл хийдэг бичлэгийн студиудад аваачаад өгөхөөр намын болон соёлын яамны шууд хяналтанд байдаг учраас түүний дуунууд бол одоо үзэл сурталын фильтрээр ороод ерөөсө хэвлэгддэггүй, бичигддэггүй юм хэцүүс. Тэгэхээр Виктор Цой ямар нэгэн уран бүтээлийг кассетэн дээр хураагаад тэрийг нь одоо Ленинград мужийн оюутан залуучууд өөр өөрсдийн одоо магнитофон ч гэдэг юм уу хөгжим дээгүүрээ ингэж хуулсаар байгаа зүйлдээ нэг парчгансан юм болж одоо төгсдөг байсан баг. Гэхдээ ямар ч үсэн энэ одоо зүйл нь залуучуудын дунд маш том давлгаа болоод зогсохгүй бүхэл бүтэн зөвлөлд холбоод улс даяар одоо Виктор Цойгийн кассетууд ингээд гараас гарт дамжаад зөхөөгч ирэхгүй бүр ингээд хуулбараас хуулбар гих мэтэр бол одоо чанарын маш муу төвшөнд бол одоо ингэж хуулбарлагдаж явж исэн. Гисэн тухайн дуунд агуулгаж байгаа тэр философи, потенциал, тэр хэлэх гээд байгаа үг хүн болгоны аман дээр байдаг ч эвлүүлэгдээд гарч чаддаггүй байсан учраас хүмүүсийн аманд биш тархинд зүрхэнд шууд хүрч исэн байдаг. Тэгэхээр Виктор Цой гэдэг хүн бол ерөнхийдөө урлагаар дамжуулж нийт ард түмнийг одоо синхруулж улс их орны байгаа байдлыг ард түмэнд одоо харуулж исэн маш том сургам хүмүүжүүлэгч, хувьсгалч одоо ийм айхтар хүн байдаг. За ингээ Виктор Цойгийн дууг одоо Орос хэл гадралдаг болсон монголчууд хүртэл бас сонсож ихэлсэн. Тэр дуун дагуулгаж байгаа тэр бүх зүйл нь яг Монгол улсад яг ижил байгааг бол мэдэрч эхэлсэн байгаа. За ингээд байж итэл ил талд одоо төр засгийн янз янзын одоо шахалтууд бол ирнэ. За яг ингээд байж явах үедээ бол одоо Афганистаны дайм одоо зөвлөлт холбоотуулаад эхэлсэн. За энэ бол одоо Виктор Цойгийн морийг эмээлээд одоо цаашдаа энэ улс төртөө бол нэлээд ширүүн урлагаараа дамжиж үзэх юм байна гэдэг итгэл имжлэг бол баттаа өгсөн байгаа. Ерөнхийдөө Виктор Цой бол яг 10 жил байхдаа нэг найз нөхөдтэйгээ хамтлаг байгуулсан гэдэг. Тэр хамтлаг нь бол яг анхны хамтлаг нь Плат номер 6 нэртэй тийм хөөрхөн хөнгөн рок хамтлаг байсан. За ингээд цаг хугацаа явах тусам энэ рок хамтлаг маань өөрөө
шинжлэгдээд улам дуун чанаржаад одоо кино гэдэг тийм маш хүчтэй underground rock стилийн хамтлаг болж одоо бүрэн төлөвлөсөн байгаа. Аливаа юмд цаг хугацаа хэрэгтэй. Шууд гарахтаа кино хэмжээний одоо алдартай рок хамтлаг банд болох ямар ч боломж байхгүй. Гэтэл Москва хотуудад яг хуу төр засгийнхны хайр ивэлд багтсан рок урсгалын бас хэдэн хамтлагууд байсан. За энэ ямар учиртай хамтлаг байсан гэхээр pop жанраар одоо дуулдаг рок хамтлаг гэх үү. Эсвэл одоо зохиолын маягтай дууг рок хэлбэрт оруулаад дуулж байгаа хамтлаг гэх үү. Тийм хамтлагууд Москвад байсан. За рок урсгалыг ерөнхийдөө хаага боочё гэхээр болохгүй байсан учраас зөвлөлт холбоот улсын удирдагч нар иймэрхүү зөөлөн soft rock хамтлагуудыг одоо хайр дуулдаг рок хамтлагуудыг ерөнхийд нь дуу хөгжмийн өндөр чанартай бичээд төр засгаас бас жижиг сажиг одоо урамшуулалт итгэмж өгөөд бол яваад байсан. Эдгээр бол олон нийтийн газар бол хүлээн зөвшөөрсөн дуунуудад дуулаад одоо хайрын тухай рок дуугаад дуулаад амьдарч ийсэн. Виктор Цойгийн хувьд бол ямар ч боломж байхгүй. Ерөөсө бүх дуу нь хоройтой, бүх дуу нь өөрөө эрүүгийн санкц элемент хэрэгээрээ Виктор Цойг хойш нь очичхад бол бэлэн байсан. Тийм учраас Виктор Цой өөрийнх нь дуунуудыг дандаа энэ Санкт Петербург хотын подвол, жижиг сажиг хувийн үдшилэг, клубүүдэд өөрийнхөө сонирхдог рок хөгжмийг яг ойлгодог, мэдэрдэг хүмүүсээ зориулсан юм жижигхэн цомхон одоо тоглолт үзүүлэн маягийн зүйлийг бол хийгээд яваад байсан байдаг. Виктор Цойгийн дуун дээр ерөнхийдөө хайр дурлал, найс нөхөд, гудамжны амьдрал, одоо тэ хатуун ширүүн ертөнц энэ бүх зүйлүүд бол гарч идэг. Өөрөө амьдралыг бол туулсан. Орос оронд Аз хүн байна. Аз хүүхэд одоо тэ өсөд томроод ингээд өөрийн гэсэн ранг, рейтинг одоо байр суурийг олно гэдэг бол маш хэцүү. Энийг одоо манай Монголд байгаа зарим хүмүүс бол ойлгохгүй тэр ах энэ ах энэ төр гэж яриад байдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр Виктор Цой гэдэг хүний хэн бүтээсэн бэ гэхээр тэр хараалцсан Оросын тэр ялварлан гадуурхалт эрх биштэй тэгш биш одоо энэ шудраг биш харилцаанууд энэ хүнийг одоо ийм хэмжээний уран бүтээл гаргахад бол нөлөөлсөн байдаг. За Москвагийн одууд бол яг рок дуулж байгаа нэртэй рок хувцастай хайрын дуу дуулаад бол гүүгээд ийсэн. Гэтэл одоо жинхэнэ underground, жинхэнэ рок бол одоо Санкт Петербург хотод байгаа. Санкт Петербург болон хоёр Москва хотын хооронд бол маш том тийм соёл урлагийн болон янз янзын өрсөлдөөнүүд бол байдаг. За гэхдээ яг хуу рок хөгжмийг одоо ингээ хийгээ явж байхад янз янзын нууц хувийн үдшилэг дээр бол одоо нийгмийн элит давхаргын болон мөнгөтэй төрхтэй хүмүүс бол бас ирж суудаг байсан. Энэ хүмүүсийн одоо бүгднгийнх нь үзэл бодол нэг зүйл дээр очиод огтлолцдог. Тэр нь юу гэхээр зөвлөлт холбоот ус ерөөсөө болохгүй байна гэдэг одоо тэр зүйлийг бол мэдсэн байгаа. За ингээ байж итэл одоо аквариум гэдэг одоо нэгэн том алдартай группийн гишүүн Борис одоо гэдэг хүн те энэ Виктор Цойг одоо нэг удаа энэ газар доорх одоо орчин дуулж байгааг хараад бол ерөнхийдөө асар ихээр таашааж өөрийнх нь хэлэх гээд байгаа зүйлийг ийм гоё эвлэгхэн гаргаж өгсөнд бол асар ихээр баярлаж түүнийг бол одоо ивэлдээ аваад одоо спонсорлоод одоо цаашдын уран бүтээлд нь бол оруулж байгаа. За ингээ 1981 он болоход одоо Гаримба Гэбер Блойдууд гэдэг одоо хамтлага байгуулсан. За ингээд жилийн дараа тухайн хамтлаг маань дахин шинжлэгдээд кино гэдэг нэртэй болсон. За ингээд Виктор Цой гэдэг хүнийг одоо тийм ярихад кино гэдэг одоо энэ хамтлаг бол яхаарахгүй бол одоо ингэж орж ирдэг байгаа. Гэхдээ яг хуу Виктор Цой уран бүтээлийн энэ их нүр их ажлын хажуугаар бас өөрийнхөө одоо төр засгаар өөрт нь оноосон нөгөө галч буюу уурын 100-ын гачкарын ажлыг бол одоо нэр хүндтэй хийж исэн. За олон хүмүүс бол асууж ирсэн. Чи яг ийм ажил хийж болж гин үү? Яаж ийн гэж хэлэхэд бол би өөрөө энэ гачкарыг хийж тэ энэ олон одоо айл өр хүүхдүүдийг нэг дулаанаар хангаж ажиглалтай амьдруулж байгаадаа бол дуртай байна. Би энэс илүү ихийг бол хүсэхгүй. Гэхдээ би уран бүтээлээ бол хийгээд тэндээсээ бас асар их таашаал авдаг учраас энгийнээрээ байгаа нь одоо надад өөрөө их энгийн гоё санагдаж байна гэж товчхон бол хариулж ирсэн байгаа. За ингээд 1982 он болоход одоо кино 45 нэртэй одоо анхны цомгоо гаргасан. За энэ нь бол одоо Цойгийн хөгжмийн одоо тийм урсгал одоо энэ өөрийнхөө хийж байгаа баримталж байгаа зүйлээ цаагаараа одоо улс төрийг тонших
засах, залруулах, залуучуудыг сэхээрүүлэх маяг руу ерөнхийдөө бүрэн төгс орчсон гэдгийг болоод дэлхийн урлаг судлаач болон Виктор Цойгийн дуу хоорыг мэддэг хүмүүс бол ойлгож эхэлсэн байгаа. За ингээд үргэлжлүүлээд электричка гэдэг нэгэн том алдартай дууг бол хийсэн. За энэ дуугийн товчхон базаад хэлэхэд юу гэсэн үг гэхээр галт тэргэнд бол нэг хүн гатсан. Гэхдээ тэр галт тэрэг бол түүний очихыг хүсэхгүй байгаа газар руу ингээд яваад байсан. Тэгэхээр яг тэр хүнд ямар мэдрэмж төрөх үү тэрийг өөрөө Виктор Цой бол харуулсан. Тэгэхээр тэр том төмөр битүү галт тэрэг бол та бидний яриад байдаг зөвлөлт холбоот улс гэж. За энэ зөвлөлт холбоот улсыг шууд хэлэхгүй ч гэсэн ийм галт тэргээр орлож ингэж хэлж исэн өөрөө маш гоё тийм тохиромжтой зүйл болсон. Тухайн үе зөвлөлт холбоот улс ерөнхийдөө эдийн засгийн хувьд дайн байлдаан хийгээд ерөнхийдөө нэлээд суларчсан ард түмний дунд тэр зам залуучуудын дунд улс төрийн эсрэг янз янзын эвсэл үүрүүд байгуулагдчихсан байсан. Энэ бүх олон үүрүүдийг нэгтгэжсэн зүйл бол энэ Виктор Цойгийн уран бүтээлүүд. Виктор Цойгийн уран бүтээлийг сонсгол юм бол чиний эргэлзэжсэн тэр эргэлзээ чинь өөрөө байхгүй болох тийм онцгой чухал зүйл байсан байгаа. За ингээд 82 онд Цойгийн хувьд хувийн амьдралд бол нэгэн том дэвшил гарсан. Тэрний юу гэхээр Маринатай танилцсан байдаг. За Марина гэдэг нэг Орос хүүхэнтэй өөрийнхөө нууц тоглолтын дээрээ танилцаад тэгээд 85 онд энэ хоёр гэрэлсэн байдаг. За мэдээж энэ Марина гэдэг бүсгүй Орос бүсгүй Виктор Цойд нэгэн хүү төрүүлсэн. За энэ хүүг нь бол та бид сайн мэдэндээ Санкт Петербург хотод Дада гэдэг шөнийн клуб ажиллаулдаг тийм мундаг том бизнесмен хүн байгаа. За ямар ч байсан ингээ Виктор Цой амьдралдаа цорын ганц хүүтэй. За хүүгийн Сача гэж бас хошоолдог ингээд хөөрхөн хүүтэй ингээд байж байгаа. За ингээд байж итэл болсон дээрээс нь уран бүтээлийн нэлээд өндөр туршлагатай болчихсон Виктор Цой 1985 оноос эрс хүчийг үргэлжлүүлж өөрийн Это не любё энэ бол хайр бишээ цомгоо бол бичүүлж хөгжмийн найруулга бүх юмыг нь бол хийсэн. За ингээд 86 онд Ночь гэдэг The Night гэдэг кино бас гаргасан. Ерөнхийдөө Ленинградын рок клубүүдэд тоглолтынхон үеэр улс төрийн үзэл баримтлаа ингэж хүмүүсэд сурган хүмүүжүүлэхээс гадна кино урлагаар бас энэ муухарсан ард түмэн хүмүүсийг сэрээж болдсон байна гэдгийг бол ойлгосон ба. За ингээд кинонд ч тоглоно янз янзын дуу хоорой чин үр хөвгтэй өсгөн өөрийнхөө ар гэрийн амьдралыг авч явна нөгөө галч гэдэг хийдэг ажиллаа хийн гихмитэр ингээд явж явах үедээ дайныг эсэргүүцэж я объявляю свой дом юу тийм дайны эсрэг дуунуудаа бол хийж исэн байгаа. За жишээлбэл би байшингаар зарж байна. Цөмийн зэвсгийн эсрэг дуу чөлөөт бүс гэх мэт олон мянган зөвлөлтийн залуучууд Афганистанд амиа алдсан дайныг шууд утгаар нь буруу шааж илүү зоригтойгоор бол тэмцээд эхэлж гисэн. За энэ нь зөвлөлт холбоот улсын сүүлийн он жилүүд буюу та бидний яриад байдаг престройка гэж яриад байдаг. Энэ зүйлд бол аюул том хөшүүрэг болсон. Тухайн үеийн Михаил Горбачев засгийн эрхэнд гараад 85 оноос ерөнхийдөө зөөлөн бодлогыг баримтлана гэсэн. Энэ нь болохоор юу гэсэн үг рок хамтлагуудад хаалгуудыг нээгээд чөлөөтэй уран бүтээл дуу хоорой хийгээч гэдэг анхны ногоон гэлийг асаасан. За энийг нь Виктор Цой ашиглаад өөрийнхөө дарагдчихсэн уран бүтээлүүдийг энэ тэнд бол нэлээд хүчтэйгээр бол гаргаж ирсэн. Нам төрийн удирдлага ингээд урлаг соёлынхныг шахан боож дарамтлах тийм цаг завч байгаагүй мөнгө төрж байгаагүй учраас ерөнхийдөө бүх юм ингээд байгалийн чамаар урсгах нь бол ойлгомжтой болсон. Энгийнээр хэлэх юм бол асар том тийм усдан далан барьсан энэ тэнд нөхөөс хийхгүй бол байнгын задарчих гадайдаг энэ тэнд талаараа шүүрээд байдаг тийм том далан зөвлөлт холбоот ус гэж хэлж болно ойлгож болно. Энэ бүх зүйлүүд сүулдэ ингээд тесвэрлэгээ байгаа тал бүх салбарт бол ингэж том задрал явагдсан.
явагдсан. За энд одоо урлаг соёлынхан бол хожиж одоо өөрсдийн уран бүтээлийг хийгээд залгуулаад сонин телевиз, радио одоо энэ хүмүүсийн одоо тэ урлагийнхны энэ Виктор Цойг одоо зурагт радиогоор илүү их гаргаж эхэлсэн байна. За энэ болохоор зөвлөлт холбоот улс даяар одоо улам эрчийг аваад ерөнхийдөө энэ хувьсгал болох нэ гэдэг нь бол угаасаа ойлгомжтой болчихсон. Ингээд бүх юм бэлэн болоод ирэнгүүт Виктор Цой 86 онд Премиум гэдэг одоо өөрийнх нь дууг бол гаргасан. За энэ дуу бол маш алдартай дуу болж одоо түүхэн бичигдүүлсэн өөрчлөлтүүд гэдэг нэртэй дуу. Ерөөсөө энэ хүний үйлдэл уран бүтээл тэр чигээрээ одоо улс төр нийгмийн амьдралд одоо 140 50 200 сая хүний амьдрал шууд нөлөөлөхөөр ингэж асар хүчтэй бол гарч ирсэн. За тэгээд залгуулаад Зүү гэдэг кинод бол тоглосон. Тэгээ ингээд Зүү одоо тэгээ өөр янз янзын юм олон кинонуудад тоглоод ингээд харахаар Виктор Цой гэдэг хүн дан ганц дуу дуулахаас гадна энэ жүжиглэх авьяас кино урлаг салбарт явах энэ чадвар нь бол үнэхээр өндөр тулд хөгжсөн хүн юм байна гэж одоо хилдэг. За Виктор Цойгийн одоо хар багын найзууд андууд одоо эргээд түүнийг дурсаад ярьж байхдаа Виктор Цой бол ерөнхийдөө тийм асар том өөр ертөнцтэй тийм одоо залуу байсан. Эдий Орос ээжтэй Солонгос автаж гисэн өөр Аз дүр төрхөн давмгаалчихсан. За тэгээд дорны хүний одоо тэр нам муу тэ аажуухан одоо бодож иж хилдэг тийм сайхан дүлгүүхэн чанар Виктор Цой байсан. Тэр хүн ингээд чимээгүй үзэг балаа сууж байхад ямар нэгэн маш том тэ өөрчлөлт авчирхаар чанартай чадaltaй одоо манайхаар бол тэ одоо хит болохоор дуунууд бол түүний одоо гараас гарч идэг тийм юм буйртай сууртай сайхан одоо Аз хүн байсан гэж одоо найз нөхд нь бол ярьдаг. Тэр Зүү гэдэг киног одоо хийх гээд одоо явж исэн одоо кино найруулагч зохион бүтээгч маань яг тэр санаагаа яг ингээд эвлүүлээд нэгтгэхэд гаргаж чадахгүй ингэж тэнж явж байхдаа Виктор Цойтой тааралдаад Виктор Цойгийн тэр уран бүтээл дуунуудыг сонсоод шууд Виктор Цой л энэ киног амилуулах юм байна, энэ хэлэх гээд байгаа юм хэлэх юм байна гэдгээр бол очиж уулзаад Виктор Цойд хэлсэн. Виктор Цой энийг зөвшөөрөөд уран бүтээл болгоод тэр нь бол маш алдартай одоо уран бүтээл болсон байгаа. Тэгэхээр энэ хүн хүмүүсийн хэлж чадахгүй байгаа зүйлийг нэгтгэхэд базаад гаргаж ирч чаддаг тэр өндөр уур чадвар бол одоо өнөөдөр хүртэл тэ ингэж олон хүнийг одоо зүрх сэтгэлээс мартагдахгүй яваад байгаа. За ерөнхийдөө өөрөө Виктор Цой одоо тэг хэлсэн байдаг. Горбачевын энэ гаргаад байгаа энэ зөөлөн бодлого энэ зэрэг тал юмд бол одоо миний оролцоо нөлөө бол байхгүй. Энэ бол цэвэр улс төрийн асуудал. Би бол цэвэр уран бүтээлийн ажиллаараа явж байгаа. Тэгээд улс төртөө бол ямар ч хамаагүй гэж одоо ерөнхийдөө бол товчхон бол хэлж байсан байдаг. Тэгэхгүй болохоор нөгөө Виктор Цойгийн чинь Горбачевын гарын хүмүүн энэ гэсэн юм янз янз юм ярьчих гадайсан гэсэн үг. Ер нь тэгээд одоо энэ Виктор Цойгийн уран бүтээлүүдийг хараад байхад одоо өгж байгаа нэрнээсээ гисүүлээд одоо хүнийг те ингэж үдсэн, ойлгуулах гэсэн давхар санаа агуулсан ийм гой үгнүүд бол байдаг. Жишээлбэл одоо 87 онд одоо энэ кино хамтлагийнхны хувьд гаргасан 7 дахь цомог одоо цусны бүлэг гэдэг одоо цомог бол нэлээд амжилттай бас явсан байгаа. Гэх мэтээр ингээд энэ Виктор Цойгийн уран бүтээлүүдийг ингээд хараад байхад маш одоо ийм гүн гүнзгий утга агуулгатай дуунууд байсан. За тэр та бүхний сайн мэддэг тэр Сүүлчийн Баатар энэ одыг нар гэж нэрлэдэг гэх мэт одоо энэ дараагийн удаах цомгууд нь бол бас улс төрийн сэдвтэй байсан бол улам одоо амжилтыг гаргаж одоо тухайн үеийн 90-ад он одоо тэр чинь 80-ад оны сүүлээр зөвлөлт холбоот улсын кино урлагийн хамгийн алдартай жүжигчин бол Виктор Цой болчихсон байсан. Кино урлаг талдаа ийм сайн одоо жүжиглэж ирсэн. Одоо жишээлбэл түүний нөгөө тоглож исэн кинон дээр юу гардаг гэхээр нөгөө зөвлөлт холбоот улсад одоо нууц сэлбэрт байсан хар тамхины хэрэглээг бол тухайн одоо кинон дээр зөрөгтэй гаргаад өөрөө гол дүрт нь бол тоглосон байдаг. Гэх мэтээр ингээд кино урлагаар ч өөрөө эрчийг авсан, уран бүтээлээс талаар ч эрчийг авсан байгаа нь бол үнэхээр алдартай. Ингээд 80-ад оны сүүлийн одоо урлагийн хамгийн нэр алдартай хүн болвол гудамжнаас гарсан Виктор Цой гэдэг нь бол ойлгомжтой болчихсон. Кино урлагтаач ерөнхийдөө тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд маш том хувьсгал гарахын бүх бэлтгэлийг одоо Горбачев биш Виктор Цой гэдэг хүн бол гаргачихсан.
Тэгэхээр энэ зөвлөлт холбоот улсыг задраах одоо дараагийн шатанд гаргах, хөгжүүлэх, зөв голдролд нь оруулах ажлыг зүгээр нэг уран бүтээлч Аз гаралтай Виктор Цой хийгээд байсан гэдгийг одоо эргээд харахад бол түүх өөрөө хилээд батлаад байгаа. Ерөнхийдөө ингээд түүхийг уншаад байхад зарим хүмүүс цаг хугацаанаас одоо эрт төрчихсөн юм шиг бас тийм мэдрэмжүүд төрдөг. Магадгүй Виктор Цой 90-ад онд төрсөн бол үдээд одоо рок хамтлаг нь бол одоо бужигнуулаад явж байгаа. Үнэхээр бүр дэлхийн хэмжээний бас хамтлаг болоод явах боломж байна. Та бид нар одоо Чойнмыг ярьдаг. Чойнм гэдэг хүн одоо магадгүй 90 он төрөөд бас одоо өнөөгийн нийгмийг шүүмжлээд явж явах хэрэгтэй байсан хүн одоо 70-ад онд ч юм уу 60-ад онд төрчихсөн. Ерөөсөө ингээл уран бүтээл одоо хэлж байгаа үг болгоно өнөөдөр яг ингээд яв цав таарад. Яг тэрнтэй адилхан өнөөдөр Оросын амьдрал хэцүү болоо дайн дажин одоо эдийн засгийн дарамт шахалт гэдэг одоо бүх юмд ингээд зовж яхад Виктор Цойгийн уран бүтээл бол улам хит болчихдээ. Яагаад тэгэхээр Виктор Цойгийн залуу нас 60-70 онд амьдралын тэр хүнд хэцүү ямар байсан өнөөдөр ч Оросод байгаа гэсэн. Тийм учраас өнөөдөр одоо YouTube дээр болон одоо олон кассет, пянзан дээр Виктор Цойгийн дуунуудын тэр үг, мессеж одоо хүртэл амьтай байгаа. Тэр зэсмээ монголчууд Оросод сурч ирсэн монголчууд хүртэл одоо Виктор Цойд амар хайртай байдаг. Тэр хүний дуулж ирсэн үг хэллэг өнөөдөр ч Монголын амьдралтай яг давтчихж байгаа. Тэгэхээр цаг хугацаанаас өмнө төрүүлээд төрнөө гэдэг бас нэг бодлын гонигтай байдаг. Рок хамтлаг, рок урсгал тэр тусмаа энэ Виктор Цойгийн эхлүүлсэн, үргэлжлүүлсэн энэ алдартай одоо философи маань явсаар гад 1990 онд Москвагийн Люжник гэдэг зингэлдэг хүрээлэнд одоо маш том тоглолтыг бол одоо гаргаж ирсэн. 62 мянган одоо рок шүтэн бишрэгчид одоо анх удаа эрх чөлөөтэйгээр одоо тэнд бут авсан гэсэн. Тэгэхээр Оросын түүхэнд хамгийн алдартай Оросын рок хамтлагийг бол одоо ингээд кино гэж нэрлэж байгаа. За энэ кино хамтлагийн ахлагч бол Виктор Цой гэж одоо Аз гаралтай залуу. Тэгэхээр энэ хэдий чиний амьдрал хэцүү болно, төдий чиний та Виктор Цойгийн дог сонсноо л гэсэн үг. За ингээд уран бүтээлч артист хүний хувьд бол одоо уран бүтээлүүд нь бол айгүй сайхан богц дүүрэн байсан. За ингээд хажуугаар нь бас амарч зугаалах, өөрийнхөө хувийн амьдралдаа цаг гаргах бол ёстой. За ийм учраас одоо 1990 оны 8 дугаар сард одоо энэ Латв улс руу явж одоо амрахаар бол явсан. За ингээ явахдаа гэр бүлээ дагуулад явсан. За яг энэ үедээ бол өөрийнхөө бас дараагийн цомгийн үйл ажиллагаан дээр бол ороод бараг ерөнхийдөө бол бараг бүгдийг бэлтгэж гисэн, дууны өг мөгөө бичиж гисэн, дуу муугаа бичүүлж гисэн одоо ингээ хэвлэлтэнд ороод монтажинд ороход бол бэлэн болчихсон байсан гэсэн үг. За энэ бүх зүйлээ бас нэгтгэхийн тулд өөрөө бас амарч зугаалаад ингээд Латв улсын тийм Яриагагийн булан гэдэг тийм газар бол очисон. За тэндээ бол өөрөө жижигхэн байшинтай учраас тэндээ одоо байнгын 100 болон очиж одоо тэндээ өрөвддөг бол амардаг байгаа. За ингээд тоглолтын бэлтгэл ажил дээрээс нь одоо цомгийн үйл ажиллагаа гэх зүйлээс болоод өөрөө төрүүлээд Ленинград руу явах хэрэгтэй болсон. Ийм учраас одоо хүүгээ ээжтэй нь үлдээгээд өөрөө одоо өөрийнхөө Москвич 2141 гэдэг маркийн машиндаа суугаад бол одоо ингээд давхиад явсан. За ингээд Солокова Талси гэдэг одоо тийм Латвийн нэгэн одоо орон нутгийн одоо ой модтой замаар давхиж явж байгаад Икарус гэдэг одоо маш том автобустай бол одоо 35 дугаар километрт бол одоо мөргөлдөж одоо осол гарсан байна. За ингээд ослын дараахан бол одоо тухайн Латвийн цэрэг цагдаа, замын цагдаагийнхан очоод ингээд бөөн бүжгнэн өөмө болоод ингээд шалгасан. Гэтэл нөгөө нэг амар зугаалахаар явлаа гэд явсан одоо Оросын рок хамтлагийн одоо алдартай ахлагч Виктор Цой одоо яг энэ ослоор амь үргэцсэн бол тодорхой болсон байгаа. За энэ харамсалтай гонигтай мэдээ одоо тухайн үеийн зөвлөлт холбоот улс байтугай дэлхийг донслогож тэр тусмаа Монголд одоо сонсдог Монголын одоо сонсогч нар нь бол үнэхээр одоо хамгийн хүнд хэцүү цаг үеийг бол туулсан байдаг.
За цой бол одоо те кино хийж исэн, киноны дуун дээр бас ажиллаж исэн, янз янзын цомгуудыг зэрэгцүүлээд хийж исэн одоо байдаг учраас яхаарахгүй төрүүлээд одоо явахаас өөр арга байгаагүй. Тэгээ энэ ослын шалтгаан бол явж хил ам дагуулсаар байгаад Виктор Цой буцаж явахдаа нойрмоглоод автобусны өөдөөс машинтайгаа орчихсон гэж ярьдаг. Гэтэл янз янзын шинжээч нарын одоо гаргаж байгаа с 'ижиг таамагаар болохоор машин бол одоо бүрэн гэмтсэн. Бүр юу ч байхгүй болтлоо гэмтсэн. Зарим дугуйнууд нь хүртэл алга болсон гэж одоо үздэг. Тэгэхээр энэ ослоос хүн амьд гарахааргүй хэмжээний осол болсон гэж ярьдаг. За дээр үе төлөөний бичлэг сонсож байхад тоормосны одоо шингэнийх нь шаланкийг л тасалдсан байсан ч гэж бас яриад байдаг. Гэх мэтэр ингээд янз янзын тийм одоо осол байсан уу, зохион байгуулалтын алга байсан уу гэдгийг бол одоо хинч хэлж мэдэхгүй, мэдээж одоо энэ хэрэг осол болсон гэх маягаар одоо ингээ хаагдсан юм шиг байгаа. Ерөнхийдөө тухайн үед одоо төр засгийг ингэж хүчтэй тэмцэж одоо эсэргүүцэж ийсэн одоо энэ нэрт одоо тэ хувьсгалын одоо тод манлай хүнийг устгах шаардлага бол тухайн үеийн зөвлөлтийн тэр зам хуучны зөвлөлт школыг авч үлдээ өөрчлөн байгуулалтын эсрэг байгаа хүмүүст бол мэдээж байсан байх нь бол тодорхой. Гэхдээ гол нь хэн энийг хийв, яаж хийв гэдэг нь бол өөр ингээд тодорхой биш байгаа. Ерөнхийдөө бол нэг хордох, цай уух, эсвэл ингээд өөрийн мэдлэг өндрөөс унсан, амиа хорлсон, эсвэл одоо автомашины ослоор нас барлаа гэдэг иймэрхүү төрлийн юмнууд бол хуучны тэр зөвлөлтийн одоо системд бол их байсан. За болж чадахгүй хүмүүс яг иймэрхүү юмар ингээд хэргийг хаачдаг иймэрхүү юмнууд бол байсан байгаа. Тэгэхээр магадгүй энэ алдартай дуучныг одоо зогсоохын тулд иймэрхүү арга хэмжээнд авсан байхаа гэж бол хүмүүс бод. Ерөнхийдөө Цойгийн одоо шүтэн бишрэгч одоо түүний дууг сонсдог хүмүүс хизээч Цой тгийж одоо тэ автобусны өдөөс машинтайгаа орохоор хүн биш гэдгийг бол ойлгодог. Тэр уран бүтээл нь ч өөрөө тийм байдаг. Тэгээд түүнийг нас барсны дараа машин дотроос нь одоо бүр ингээ баг бэлэн болчихсон түүний цомгийг бол олсон. За энийг одоо түүний шүтэн бишрэгч найз нөхдүүд нь бол одоо үргэлжлүүлж бичээд монтажлаад ингээд гаргасан. За энийг нь бол одоо тухайн үедээ хар цомог гэж бол нэрлэж ирсэн байдаг. Яг нэр өгөх гэж үзсэн юм байлээ. Ямар юу гэж хэлхийн нэр өгсөн ч одоо Виктор Цой шиг тийм час хийс нэр өгч чадахгүй учраас зүгээр л хар цомог гэж нэрлэчихсэн одоо түүний дурсгалыг хүндэтгээд гэсэн. Ерөнхийдөө бол яг Оросын тухайн үеийн секретнүүд Цойг яг ямар хүн байсан юм бэ, яасан юм бэ гэдгийг бол хилдэг одоо зөв хэдхэн үгээр товчилж хэлж ийсэн байдаг. За бол нэг одоо алдартай хүн ингэж хэлсэн байгаа. Цой бол хизээч худлаа ярьж байгаагүй. Тэр өөрийнхөө үзэл байдлыг бол үнэхээр үнэнчээр хилдэг байсан. Тэр ерөнхийдөө өөрийнхөөрөө байсаар байгаад л үлдсэн. Өөртөө л үлдсэн. Тэгээд Цой бол өөрийнхөө дүр төрх бодит амьдрал хоёрын хооронд ямар ч одоо ялгаа гаргаж байгаагүй цорын ганц рокер тэгээд өөрийнхөө дуулсан дуу шиг амьдарч байгаад үгсэн одоо тий Оросын хамгийн сүүлийн рок баатар юмаа гэж хүртэл хэлж ирсэн байдаг. Тэгэхээр энэ хүн амьдрал дээр уран бүтээл дээр ч гэсэн яг өөрийнхөөрөө байж исэн гэсэн. Тэгэхээр та бүхэн магадгүй Виктор Цой гэдэг хүний тухай мэдэхгүй дуу хоорыг сонсож байгаагүй бол үгийг мэдэхгүй байсан ч гэсэн энэ хүний дуу хоолойг одоо ингээд YouTube дээр тавиад сонсох хэрэгтэй. Энэ хүн бол асар тийм одоо тийм хүний сэтгэлд хүрдэг тийм хоолойны өнг, үг, аяс, хэв хэмжээтэй юм яг өөрийнхөөрөө байсан хүн. Тэгэхээр энэ хүнийг ойлгохыг үл түүний уран бүтээлийг та бүхэн бас сайн сонсоорой гэдгийг одоо та бүхэндээ зөвлөж байна. За тэгээ ерөнхийдөө одоо энэ хүний нас барсны дараа олон кино, уран бүтээл, цомгуудыг нь үргэлжлүүлээд 2006, 10 гэх мэт онуудад янз янзын тийм үйл ажиллагаанууд хийсэн боловч яг Виктор Цойгүй уран бүтээлийг одоо тэрийг хүнд хүргэнэд бол асар хэцүү байсан. Тийм болохоор одоо энэ том төслүүд бол одоо ингээд зогссон. Гэхдээ Цойг амьд байхдаа өөрийнх нь хийж өөрийнх нь гараас гарч ирсэн уран бүтээлүүдийг өнөөдөр ч хүмүүс их сонссоор байгаа. Цаашдаа бүр улам ихээр сонсно. Яагаад тэгэхээр энэ нийгэм, энэ амьдрал тэр чигээр өөрөө эмгэнэл байгаа учраас энийг зоригтой яг голын олоод хэлдэг ганц л дуучин байсан. Тэр нь бол одоо Виктор Цой байсан юм а гэдгийг одоо та бүхэндээ өнөөдрийн
одоо тэ оруулж байгаа гоё түүхээрээ одоо ингэж хэлж байна. За ямар ч байсан энэ алдартай Виктор Цой хүний тухай ярихад бол асар хэмжээний цаг мэдээ баримт сэлт бол хэрэгтэй. Гэхдээ яг би өнөөдөр ерөнхийдөө товчхондоо ямар уран бүтээлч байсан юм бэ гэдгийг одоо та бүхэндээ чадхадахаар энгийн үг хэлгээр тайлбарлаж өглөө. Тэгээд та бүхэнд одоо энэ тэ 28хан насалсан энэ алдартай өөрчлөн байгуулалтыг одоо хийсэн хувьсгалч, уран бүтээлч, жүжигчин одоо бүх авьяас нь одоо нэг хүн заягдчихсан энэ сайхан хүний тухай ярьж өгөхөд надад бас их гоё таатай байлаа. Тэгээ сонссон та бүхэнд бас их гоё байсан байх. Тэгээд Виктор Цойтой холбоотой гоё түүх, гоё одоо тэ комент, тоглолт моголтыг үзчихсэн эсвэл дуун одоо сэтгэлчин байдаг бол та бүхэн комент хэсэгт бас өөрийнхөө дурсамжийг бас хуваалцаад яваарай. Тэгээд Виктор Цойгийн тухай ийм гоё одоо бичлэг дурсамж хийж үлдээж байгаадаа би бас их бас баярлж байгаа. За ингээ өнөөдрийн манай оруулсан гоё түүх та бүхэн таалагдсан болвол тэгээ гоё түүхүүд цугийнхаа дардаг, барьдаг бүх юмнуудыг тултал сайхан дараад өгөөрэй. Тэг ямар ч байсан гоё түүхүүд цугаа цаашдаа улам хөгжүүлээ, чанаржуулаад явна. Мөн сэтгэлийн дэм буюу цай кофений мөнгө өгөх хүмүүсд бол үргэлж нээлттэй. Тэгээд комент хийсгийн хамгийн дээр би одоо өөрийнхөө дансны дугаарыг оруулчихсан байгаа. Та бүхэн тийшээ тэгээд 1500 2000 хэдэн төгрөг байсан боломж болцоогоор оруулаад явах юм бол уран бүтээл болон дараагийн бичлэгүүдээ хийхэд бол айгүй том дэмжлэг болдго юм байна гэдгийг бол одоо мэдж байна, ойлгож байна. За ингээд дараагийн гоё түүхүүдээр эргээд та бүхэнтэйгээ уулзъя.